Сайхан амарсан уу та? Сайхан руу. За манай нэвтрүүлэг хэдийн 13 жил болж 2006 оноос бид нар анхны дугаараа эхэлж исэн гэж бодохоор цаг хугацаа бас хурдан байна. Өнгөрсөн байна. 700 гаруй дугаар хийсэн байна, тийм ээ. Тэгээ энэ бүх хугацаанд бид чинь олон айлын одоо хүсэл мөрөөдлийг биелүүлж, за тэр тундаа бол одоо юм орон гүрэн хүчлээ өдөр зурсны нэмжлэгэнд хамруулж идэвхжүүлж байлаач гэдэг юм а тийм ээ. Олон зүйлийг бид нар хийсэн үгээрээ бол зүгээр. Би бол бахархаж явдаг. Олон жил уулзаагүй ээж аав уудыг уулзуулсан гэл олон төрлөөр хийж ин л да 10 бид нар яг нөгөө нэвтрүүлгийнхаа тайлан гарахад 11 төрлөөр хүмүүлийн тусламж үзүүлсэн байна. Орон гэртээ олгосон, за эрүүл мэндийн асуудлыг шийдсэн байна. За тэгээд уулзуулсан байна. Нөгөө хүүхдүүдэд танд өгсөн байна гэд тэгэхээр бас нэлээдгүй ажлыг хийжээ өнгөрсөн хугацаанд. Тэгэхээр энэ удаад бид нэвтрүүлгийнхаа бас түүхээс бас хүж үзэгчтэй төвөрлөж үзүүлэе гэж бодож байна. 19 онд бид нар Баянзүрт дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хамт олонтой хамтран бас нэг алба хаагчийн оо байшинтай, газартай болгож ирсэн. Тийм бүрэн тавилгатай гэдэг. Дамбигийн хэлцэх гээл тийм дамбийн ном даргын гэдэг тий. Та чи ер нь цагдаагийн офицер хүн шүү дээ тий. Тийм шүү дээ тий. Одоо нэвтрүүлэг хийж байхад цагдаагийн амьдрал их хэцүү санагдсан цагдаагийн ажил алба өөрөө. Тэгээ ер нь бол цагдаагийн алба бас маш хүнд хэцүү алба. За тэгээд нөгөө яг хуу дандаа нэг болохгүй бүтэхгүй улсуудтай бас ороо хацалтж байдаг. За тэгээд үг тийм хин нэгэн юм алдахад, булгаад алдахад хин нэгэн одоо юу гэх юм удамжинд яваад одоо согтөөлч юм дээлгүүлэхэл хин нэгэн хаалгын зохицтой зохиход л цагдаа гэж дууддаг байхгүй юу. Тэгээ ерөөсөө бүхэл болохгүй зүйлд явж идэг. Бидний өмнөөс тангараа явж идэг. Одоо тийм хүнд хэцүү алба шүү дээ. Тэгээд энэ албаны би бол бас боддгийн нөгөө арга хэр гэдэг бол бас бас хүнд байдаг. Цаг нар байдгүй, илүү цаг гэж байдгүй. Тэр тэгэл амарч гэж байхгүй шүү дээ. Хуулиндаа заасан байна тий. Баярын өдрүүдээр ч хэл ажиллаж байдаг. Байхгүй. Тэр тэгэл одоо 24 цагт хизээч байсан гэхэд нөгөө цагдаагийн тангаар өсөөр гинтрийг зөрчил гарах юм бол одоо түүнийг таслан зогсоо хурцсан сэргийлэх үүрэгтэй байдаг учраас бүхэл зүйл тэнд явна шүү дээ. Тэг амраад явж яхад юм эсвэл баялаад юм айлын найран дээр очиод дуулгасж явах тэнд нөхөр зодолтоод юм хулгай юм эсвэл би энийг алах гэж байгаа тэл цагдаагийн албаагч салах хэвээр зогсоох хэвээр таслан зогсоох хэвээр баримтлах хэвээр байдаг байхгүй. Ингээд бодохоор бол бүр ам бие одоо эрсдүүлсэн. Ер нь бол залуу насны эл зөргөөр одоо хийдэг юм л алба шүү дээ. Одоо нөгөө хэрэг хүн энэ албанд бас сэтгэдэггүй гэж л ойлгодог шүү дээ. Тэг. Энэ бол жинхэнэ нэгдүгürt бол хүсэл мөрөөдлөөр эл зориг бас хүн болгоод ер нь бол чинь хүн болгоод л нэгдүгürt биеийн хөгжил сэтгэлийн хат за дээрээс нь хүсэл мөрөөдлөөр бас энэ ажлыг одоо хийдэг байхгүй. Good. Арудиш. Та ер нь ягаад энэ мэргэжлийг сонгосон юм? Би ч нөгөө манай аав ээж за тэг гэр бүл их юм бол бүгдээрээ нөгөө одоо хуулийн орчин байсан. Тэгээд намайг хуульч болгоно гэд хэлж ирээд зөвлөсөн байсан. Тэгээд яг сургууль орохсон чинь хойд бол эрхүүгийн сургууль одоо хуульчийн аавны нэр дээр явах урилга ирсэн байсан. Тэгсэн чинь манай аав нэг өдөр аав ээж хөө миний хүү чи ер нь Монголдо сургууль яа, цагдаагийн сургуульд орох яа гэнгээл. Тэгээд л тэгсэн дээр би ч яг тухайд гайхал яагаад цагдаа л гэж асуусан. Тэгсэн чинь яг байна чинь цаг зөвөн байна. Миний хөө бас нэг чамайг нэг цагдаагийн хувцастай явж явах юм бол бас хүн өчрөгөө бариад явахгүй байлгүй гэж одоо хэлсэн. Тэр бол нөгөө хин цүүгээ хайрлсан миний аав ээжийн тийм их л ухаан байсан юм шиг үлээ. Тэгээд цагдаагийн сургуульд
одоо очиход бүртгүүлэхээ очсон чинь надад нөгөө 10 алтан медальтай төгссөн, онц төгссөн гэдэг. Тэгээд би чи нөгөө уралгаар олцсон учраас тэгээд тэнцсэн нэг одоо юу гэмдэ тийм бие хүчний шалгалт өгөөг болсон. Ийм л учиртай одоо цагдаагийн албанд орсон доо. Ер нь таны ангийнхаа холбоотой энэ уулзалт. Холбоотой гэдэг. Одоо тэгээд бидний үе чинь сонсогч байх чи одоо хурандаа гэдэг бол өстой маш том цол байлаа. Тэгээд папахта хурандаа гэдэг бол маш том цол байлаа. Тэгээд одоо бол бид бас тэр хэмжээнд өссөн юм шиг байна. Тэгээд одоо миний нэг биднээсээ нэг сайхан нэг уулзалт тулсан манай төгсөлтөөс ч одоо 58-9 хурандаа төгссөн байна. Цагдаа дотоодын цэрэг тагнуул шийдвэр гүйцэтгэлийн 57-8 хурандаа төгссөн байна. Цагдаагийн алба хаагчид өөрсдөө нэгдээд яг нэг алба хаагчийн гэр байшинг өөрсдөө барьсан л да гар бие оролцож одоо мөрөөдлийн биелүүлэх гэж бас чамгүй хугацааг заарсан. Нэлээд олон байгууллагын үе таалгыг татаж за дийлэнхээс нь бас сайхан хариу аваад авсны хүчинд энэ айл маань газартай болсон, хашаатай болсон, за сайхан байшинтай болсон, бүрэн тавилгатай болсон гэдэг 10-аад газрууд бид нартай хамтарч ажилласан. Яг энэ нэвтрүүлгийг энэ дугаарыг хийхэд бол би бол бас Монголын алт хүн бол бас цагдаатай хайртай байна, илэгтэй байна, бидний төлөө их явдгийн байна гэдгийг бол чин сэтгэлээсээ бас ойлгоцсон байсан. Тийм учраас чи бид нар яваал тэгэл уулзгаа те цонхын манахаас ав, хаалган манахаас ав те би тэндээс бол яг өөрөө нөгөө цагдаагийн олцорынхоо хувьд, цагдаагийн албаагчийн хувьд бол үнэхээр бас бусдын төлөө явдаг гэдгийг ойлгодог, мэдэрдэг учраас ямар нэгэн бодлогоогоор би туслая л гэжсэн. Тэгээ үнэхээр сайхан байсан. Нөгөө цагдаагийн байгууллага 98 жилийн болж байна. Одоо бидний төлөө бас цаг нааргүй нойргүй хөдөлмөрлөдөг ийм сайн хаажтай буянтай хүмүүст бас нийгмийн хариуцлагын хүрээнд манай компани ерөнхийдөө энэ сайданга хөр болсон. За баярлалаа ямар ч ийсэн. Сайдан гэдэг чинь бас том юм шүү дээ. Тэр зургаас нь харахаар их л гоё болох юм шиг байна манай байсан. Жигсаалаараа жигсаа, дараалтаа өгөөд би эндээ нөгөө залуудаа сайн сайхныг өрөөгөөл. Энэ бол гайхалтай. Надад бол гайхалтай мэдрэг юм төрж ирсэн. Тэгээд тийм миний залуунаас бодсон найз нөхөд цагдаагийн сургуульд сурж байсан, аль хаажсэн тэр үйл надад бол бодогдож үнэхээр бол гоё байсан тийм. Яг тэр байшин хүлээлгэж өгж байгаа мөч бол надад их гоё санагдсан л яг цагдаагийн хувцастай тэр хүмүүсийн нөгөө сүр хүчтэй сүр хүч юм уу да одоо нөгөө дөрөнд хувцас өмсцэн байгаа нь айгуу тийм сайхан харагдсан л да. Нөгөө талаасаа ч нэг юм баг. Тэр усуудын та нар цагийн нар, нүдийн нар тэр чи өөрөө нөгөө нэг хамт олон болж явдаг. Нэг нь нийтийн төлөө, нэг нь ч гэсэн бас тийм байр онтой болно гэдэг бол чин сэтгэлээсээ бүгдээрээ баярлж чадж байгаа юм. Тэсэнд гарч ашигтай шавыг тавилаа. Хамт олонтойгоо хэлээ. Нэвтрүүлгийн хамт олонтой бүгдээ тэ. Шаваа тавилаа. Өнөөдөр сэтгэл маш хангалуун байна. Дарга нь ихэд юм ахлувцар нь байлаа гэхэд миний цагдаа манай цагдаа те ийм сайхан уран гэлтэй боллоо гэл нөгөө найзууд нь болохоор миний найз гэсэн бас те ийм сайхан уран гэлтэй боллоо гэсэн бодол тэр ингээд нүдэнд нь хаягдж байгаа хгүй бид нар чи өөр хүнийг биш те дүүл төрхөөр нь тэгээд нүдээр нь бас уншнал гэж үзэн штэ те нэвтрүүлэг бол юу гэдэг нь 40-50 минут байдаг те гэтэл тэр 50 минутын нэвтрүүлгийг хийхэд бол бид нар бүхэл бүтэн 2 сар бол явсан л да. Тэгэхдээ мэдээж одоо үгдийн бусдад буян болох тухай, бусдыг баярлуулах тухай, бусдын мөрөөдлийг биелүүлэх их гэж явж байгаа учраас бид тэрнээсээ бол бид бол элчүүч авч яваа шүү дээ, тийм ээ. Бид нар чинь өнгөрсөн хугацаанд бас зөвхөн энэ Баянзүр дүүргийн цагдаагийн 20 дугаар хэлцэг гэлтгүү. Сонгоны хайрхан гээд ер нь 10-аад алба хаагчд тусалсан. 10 гаруй дугаар хийсэн хаа бид чинь тийм 13 дугаар хийсэн шүү дээ.
За, ахнаас. За. Хамт олонтой байна шүү дээ. Тийм. Бүгдээ ингэж угтаж авч байгаа амар ихтэй санаанд орсонгүй ингэж хүлээж авна гэж та бодсонгүй. Эрхэм хүндэд цагдаагийн ахлагч Бяхан Батын гэр бүл танаа. Цагдаагийн байгууллагын 98 жилийн тохиолдуулан хамт олонны санаачлагаар өргөсөн тангарахтай үнэнч байж ард иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө зүтгэж байгаа мянган эгэл жирийн цагдаагийн төлөөлөл болсон танд болон танаа гэр бүл цагдаагийн хилцээний хамт олон ТВ-с телевизийн мөрөөдөл бэлдэг нэвтрүүлэг иргэдийн хандив эд материалын тусалцаатаагаар бий болгосон өвлийн сууд хашаа барьж гэрийн эд бүрэн тавилга, ногоон байгууламж, хүүхдийн хадгаламж, газрын болон үлгүтлэх эд хөрөнгийн гэрчлэгээний хамт сэтгэлийн их өргөл алдуулж амьдралтын алтан дурсан зүйлийг батламж хадгалуулва. Монгол цагдаагийн сүр хүч цог хямар өргөлжид эвэж байх болтугай. Хүндэтгсэн Баян зүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар эцсийн хамт байна. Амжиргаа залгах амин зуулгаа олъё гэж ард олондоо амар тайвныг өгье гэж хоногтон 2 ихшгэлдэг сүлдэн дундгаа даа явж хорвоогийн наран дороос сүйдрүүргээлцэж явдаг би игэл нэг цагдаа. Монгол улсын төлөө За үзэгчдээ мөрөөдлийн нэвтрүүлэг Баян зүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцээний хамт олонтой хамтран цагдаагийн ахлагч Ганбатынхаа гэр бүлийн хүсэл мөрөөдлийг бид биелүүлж чадлаа. Нийгмийн харилцааны хүрээнд хамтран ажилласан Монголын Алт компани, Бат бүх компани, Минж Зант компани, за Home Kitchen, за Zebra House, H&M, Remicom, Чилмэл будин зэрэг бүх компанида шин сэтгэлээсээ талархснаа илэрхийлье. Тэгээд бидэнд чинь ирсэн захидлуудын бас нэлээд хэсэг нь бол нөгөө аав ээжигээ үр хөвгтэй хайсан бас тийм захидлууд байдаг. За тэр захидлуудыг бол бид нар ирсэн захидлуулганы хойноос бол бид нар ярьдаг, хөөцөлдөг. Гэхдээ бол захидлуулганы бас мөрөөдөл бас биелэх боломжгүй байдаг. Зарим нөгөө утас харилцаа холбоо бид нар байхгүй. Надад тийм ээ. Бас холбогд боломжгүй одоо тийм байдаг л да. Тэгээд тэр дундаас ч бас бид нар олон улсуудыг бас олзуулсан да тий. Дүмэнд болдог доломгааг бид нар бас хүүхдээ нь олзуулсан. За сүүл бас нөгөө хорход 28 жил тэр нөгөө хүүхд охинтойгоо уулзах хүссэн бас ахыг уулзуулсан гээл тэ. Охинтой нь уулзуулсан гэд олон дугаар хийсэн дээ. За шийдвэр гүйцэтгэх албаны 445 дугаар анги дээр хүрэлцэн ирсэн байна. За Алтууйг ах маань энд хүмүүжж байгаа нэвтрүүлэгт 3 жилийн өмнө загтал бичсэн байгаа. За бид нарыг ирнэ гэж бол бүр төсөөлөгчгүй байгаа. Ягаад тэгэхээр 3 жилийн өмнөөс загтал бичсэн учраас энийг бол баг марцсан ч байж магадгүй. Сайхан үйлчж байна та. За наашаа яваад. Намайг үлзээр онгорцолгодог. Тэгээ би ээжээрээ угалдаг. Тэгээд ээжтэйгээ ээж хайгчтай, тэгээд ихчийнх нь хүүхдүүдтэй ингээ хамт амьдарч өсөж ирсэн. Хэдхэн сартай байхыг хараад одоо 27 жил охиноо бараад байдаг.
намайг байгаа гэдгийг мартсан. Өөрийн төрсөн өөр гэдэг чинь эцээч хүний зүгээс гардгүй бэл. Нэр уулзаад үзвэл яах вэ? Хойд эцгийн гар үзэж байгаа бол яаж байгаа бол Хүмүүс ааваалда шалдаг эсвэл би аавтайгаа яаж уулзах вэ гэд тийм догтлож хүлээсэн те. Ингэж 27 жил 20 жил өнгөрсөн. Охин одоо нөгөө ээж нь бас хорход байгаа гэдээ аавыг уулзуулдаггүй байсан шүү дээ. Тэгэхээр яг 28 жилийн дараа бас аавтайгаа уулзна. Аавч гэсэн бас охинтойгоо уулзах үнэхээр сэтгэлтэй байж бас бид нар зөөр гаргаж захиа өвчин гэдэг бол бас том. Тэгээ тэр бол их сонин дугаар болсон гэж надад боддог шүү дээ. Сонинч байхдаа айгүй тийм бас хүний сэтгэлийг хөдөлгсөн дугаар болсон. Миний л хувьд бол би бас л тэгээд бас эдгээр хүн ч гэсэн те бас самсааж ахиа суужсэн. Тэрний чинь нөгөө бусдаас ялгаатай нь болохоор аав нь тэг хорих байгууллагад байгаа. Тэгээд нөгөө 28 жил уулзаг охинтойгоо уулзах гэсэн тэр аавын бол хүсэл байсан. За буцаад нөгөө талд нь очингууд нь охины хувьд нь бол бас нөгөө бас амьдралын ихээс алдсан аавгүй өссөн тэр учраас бас магадгүй тэр нөгөө аавдаа бас гомдож явдаг байсан. За тэгээд сүүлд мэдээ орсон цагаас нь хойш хорих байгууллагад одоо юу гэх хүмүүжж байгаа гэж бодсноос ч байдаг юм уу юм. Тэгээд нөгөө аавтайгаа уулзах хэдий юу гэдэг зүрхэнд нь одоо эцгийгээ аавыгаа гэсэн сэтгэл мэдээж хүн болохоор байсал байх. Гэхдээ түүнийг гаргах юм уу хайх тухайс бол байгаагүй байхгүй. Яг го багаас минь ингээд байхгүйс учраас баг зэрэг үзий айдах сэтгэл төрсөн. Яагаад гэх юм бол яагаад ингээд намайг ингээд н олон жил болоход ганц удаа ч гэсэн эргэж ирээгүй юм бол за миний охин ямар байна тий ээж та хоёр чинь хэр байна ингэж асуугаагүй юм бол гэдэг бодол маш төрдөг байсан. Одоо аав гэдэг хүн миний сэтгэлд байгаагүй учраас аав гэдгийг юу бараг л ингээд хоосоо орон зайтай болцсон. Тэгээ аавынхаа захиаг уншаад эхлээд үл ярихад бол тэг хүлээж аваагүй те. А тэгээ аавынхаа ингээд захиаг уншингууд бас их өөр болсон. Бас нилээдгүй бас бодсон. За тэгээд ерөнхийдөө тэгээ за яах очий гэл те бодсон юм шүү га. Ер нь бол тэр үйл явдлаас их харагдаж байгаа байхгүй тэгээ. Миний мах цусны тасархаа болсон ганц охиноо байнга санаж битгэрч явсан нь үнэн. Та бүхэн ялтан миний одоо байгаа байдлыг зөвөр ойлгож 23 жил уулзаж чадаагүй хонгор зул охиныг минь уулзуулан өгч туслана уу? Энэ загтлыг 3 жилийн өмнө бичсэн юм уу та тий? 3 жилийн өмнө гэдэг чинь энэ хугацаанд мэдээж энэ загтлыг биччихэд мартаагүй тодорхойлох тий. Тэгэд энэ загтлыг бичих гэж бас шууд биччихээгүй л байх бодож тий. Тэгээ аавыг нөгөө яриулаа шууд уулзуулахгүй аавынхаа аав бол охиныг ирсэн гэж мэдээгүй шүү дээ. Мэдээгүй. Тэр охиныхоо одоо уулзах тэр чин хүслийг одоо бол сонсоод тэр нөгөө үнэхээр 28 жилийн өмнө тэр зүрхэнд байсан тэр нөгөө юу гэмтэй нөгөө бороогоор одоо сад тавилаа гэж тэр хүсэл бол уулзах хүсэл бол тэр бол гайхалтай байсан. Охины зүгээс бодоход ингэ санагддаг шүү дээ. Одоо аавынхаа яриаг сонсоод за аав ямар их охиноо өгүүлдэг гэж өнгөрсөн хугацаанд охин бол намайг ерөөсө боддгүй юм байна, хайдгүй юм байна гэж боддог байсан шүү дээ. Тэгсэн ч гэх юм уу эсвэл би яагаад аав байсан, миний аав яагаад намайг тэр орхиод явчваа ч гэдэг юм уу те. Яагаад намайг төрүүлсэн юм бол бас яагаад энэ бусдын аав шиг байгаагүй юм бол гэсэн тийм бас хүнийг сэтгэлд нас байсан юм болов уу гэж би зүгээр бодсон. Тэгээл яг захиаг нь уншаад нэг араа өөр болсон. За яг бол зүгээр очиод тэгээ нууцаар яриаг нь сонсох бол бүр өөр болсон. Тэгээл Хурдхан л аава гэж дуудах юмсан л гэж бодож ирсэн маш тий. Тэр хоёроо тэр агшин бол надад бол гайхалтай, гайхамшигтай. Нөгөө талаасаа бас бид нар ийм сайхан тий аав ээжийн хүмүүний одоо сэтгэлийг хөвлөж уулзуулсан. Зөв зүйтэй юм хийж энэ л гэж би бодсон шүү дээ. Та ч бүр хоног тоолж байгаа юм шүү. Одоо ер нь тон төгцсөн үү? Одоо энэ юу тэгтгэл гарчууд гарчих байх л гэж гортоод байна. Тэгвэл нэг бас нэг жилийн өмнө нэг хэдэн сарын жилийн өмнө л гарах юм. Анх шоронд байгаа гэхэд нь хэр удаан байгаа юм бол яагаад орсон бол ямар хэрэгээр орсон бол гэж би дотроо маш олон бодчихсон боловч хинээс ч зэрүүлж асууж байгаагүй. Та хэрвээ эндээс гарвал хамгийн түрүүнд хинд юу гэж хэлнэ гэж бодож байна? Би одоо хантайгаа мэдээж зэрэг уулзсан л та тэгтээ. За ханигаа өчнөө жил зовоож хайж явсан ханигаа уучлаарай. Өвдөг цөхөрч би ханиасаа гоо. Охноосоо. Охноосоо бол аав нь охноо өдөө хүртэл өсгөөгүй. Хажууд нь төрч чадаагүй аавыгаа уучлаарай минь.
аав нь охиндоо их хайртай зүйл гэж. Тэгээд би охин харуулдаг л шууд өөрөө ирэхгүй л миний одоо хэлэх гэдэг миний хоолоод одоо загнах гэдэг байна. Охиноо үзээгүй би өөрийн төрсөн өөр гэдэг чинь эцээч хүний сэтгэлээс гардгүй юм. Одоо би энэ хэдэндээ сууж хахад миний охин яаж байгаа вэ? Одоо хэрвээ хань маань ээж нэмтэй суудсан байгаад хойд эцгийн гараа үзэж байгаа яаж байгаа бол хүн чинь дандаа муугаар явждаг бодлоо. Алтайхаа мөрөөдөл биелдэг нэвтрүүлгээс бид нар явж байна. За. Тийм тэгэхээр таны одоо 27-8 жил хүсэн хүлээсэн тэр мөч өнөөдөр ирж байна. Таны хүсэл мөрөөдөл биелэх гэж байна. Бид таны хайртай ганц охиныг авчирсан байгаа юм. Хараад охиноо таних уу? Алны тань халуун санагдал бай. Самсаа шахирах нялх багын сэтгэлийн санааг амартал үрээн үнсэж авамин. Санааг амартал үрээн үнсэж авамин. Олон жил охиноос сурсан та. Ээж нь зүгээр. Аавга миний охин аавга өөрчлөлтөө шүү. Аав нь хизээч охиноо мартаагүй. Траа хийж явж байгаа. Бусдын тийм сайхан баярлсан тэр сэтгэлийн үгийг сонсож тэр баярлсан тэр одоо юу гэх юм нүдийг харахад хамгийн гоё байдаг. Яг тэр акшныг харахад тэр акшныг харахад гоё байдаг. Том аз жаргал тийм. Бас нэг хийсэн бүтээсэн юмтал бас үлдэж амьдрал гэж боддог шүү дээ тий. Мэдээж олон зүйлийг ажил мэргэжлээ олон зүйлийг одоо хийж байгаа ч гэсэн нөгөө талаас энэ бол цэвэр нөгөө сэтгэлийн одоо тийм сайхан сэтгэлийг бас хүнээс нэг гэрлэгийг харуул гэж бид нар одоо хамтдаа явж байгаа шүү дээ тий. Маш олон жилийн дараа анх удаа л аавагч дуудаж үзэж. Аавыг дуудах үеийн аав нь тавьж өгөөгүй болохоор аавдаа л аавгаа уучлах нэстэй миний охин. Миний охины 6 сартаа аавхаа өрдөр хүний төрсөн өр гэдэг чинь элэг нэг гэж үний юм байлээ. Ээжтэй нэрж хад ихэр татчих хүрээд шулганаад 6 сартаа өөр дээр онтоолал орхиж ирсэн аав. Тэрийг бодоход миний махаа Дэ чи болоод хүний авгаа осчихсан аавдаа бол нятхан юм. Миний мөхөд томно. Тийм таны том зэ. Миний том зэ аль өвөн үгүй. Энэ охиныг бол би одоо 6 сартаа байгаад л миний толгойд байгаа даа шүү дээ. Царай. Дүнээр бус баггүй. Одоо ингэ харсан чинь яг Канад цааш юм. Адилхан юм шүү дээ. Орж харсан чинь нэр надтай адилхан. Охинчээ ирцэх тэр нь үнэмсэхгүй байл шүү дээ. Миний ч гараад ирэх тэр нь надад адилхан юм. Тэгээд шүү дээ. Дугур гэсэн дугур болдгоо дээр чи бүх хаар юм ойлголцоод байна. За 10 гутал яана гэдээ л. Бараг уйлчих байгаа гэж тэгээд дугур татгаа байж байгаа юм чинь. Зочирддаг юм. Тийм гэдэг чинь л энэ тийм байна. Юу бараг сонсоол бараг ингээд салглаад чичрээл. Хоолойгийн сонсоол. Тий, тэгээд уулзсан гэхээс бүр ингээд дөөр ихгүй сандраал. За тэрний арга бүр бараг л бүр байж чадаал. Ямар ч байсан би өөрийгөө ерөөсөө нэгж уйлж мөглөнө гэж бодоагүй. Тэгээ бүр хараал бүр өөрөө ихгүй л бүр нулимс асгарчтай юм байна. Тэгээд уулзсандаа амар баяртай. Маа хэнийг юу л аавнахгүй. Аав ээж тойр чинь ах гөрөвчөнд өргөлж бодож явна шүү дээ.
За ямар ч тач мөрөөдлийн нэвтрүүлгийн орон бүтээлчид зорьсон хэрэгээ бүтээлээ. Ямар ч аавыг гарахаар ээж маань илүү амар тайван байх хаа. Ээжтэй санаа зовхомгүй ядаж тий араас нь тий ааваа гэж дуудах хүнгүйсэн бол одоо ааваа гэд хангалттай дуудах хугацаатай ч боллоо тий. Миний хоёр хүү ч гэсэн өвөөтэй боллоо тий. Дараагийн бид нэг гэр өгсөн дугаар байдаг штэ. Солонгосчууд солонгостой ханд ажиллаа хийгээл тэ ханд үзүүлээд нөгөө өөрөө нөгөө гэрээ эсхийгээ үүрээд гэрээ барьж байгаа тий. Манай одоо зурглах 70 хэдэн шал малын тавьж маяг тий. Тэр чинь өөрөөсөө бас гэрээ ирэн штэ. Гэр чинь бид нар чи ер нь нэг дээр нэг тоогоорсон 213 дугаар хамгийн сүүлд нь 213 дугаар бас гэрээ өгсөн байдаг штэ тий. Тэр бол гайхалтай штэ. Би бол бас л боддیں۔ Тэгээд 213 одоо гэр өгнө гэдэг бол мэдээж тэр бүгд бол бас орон гэргүй байсан, орон гэртэй болохыг одоо хүс мөрөөжсөн гэж бодохоор 210 хэдэн айл бид нар бол энэ айлыг одоо орох оронтой болгосон. Маш олон хүмүүс бас хамтран олзон сэтгэлийн одоо эд зүйл өвлгийн ханд өөргсөн олон хүмүүсийн хичээл зүтгэл байсан. Тэгээд олон улсууд бидэнд бас байлсан бахаа гэж боддог шүү дээ. Тэр солонгост байгаа монголчууд уг нь бол өөрсдөө мөнгө цуглуулж солонгост ажил хийж байгаа. Гэсэн хэрнээ нөгөө амардаг ганц өдрөөрөө амрахгүйгээр энэ хичт яг гэрийн мөнгө цуглуулах гад тийм өөрсдөө ажиллаад ингээд хандив босгоод хичт гэр өгсөн. Ой. Самана. Автхончлоо ингээд мөн. За. Орж болох уу? Ороо. За. Сайн байна уу та? За. Миний ярьж байгааг сонсож байна уу? Нэг солигтой сонсохгүй л энэ. За. Сонгол оролцож ярихгүй. Энэ хэний гэрээ? Манай хитүү хүүхд өнгөрөл. За тэгээд яа түрээсэлт юм уу та хэдэн төгрөг өгдгийн сарда? Сарда хэдэн төгрөг өгдгийг? Сарын 140 мянга өгдөг. Нэг сайхан гэсэн өөр ингэсэн нэг сайхан хашаа ороод гэр оронтой олчих мал тэгээд хэсэг давгаа хаваад тэгээд групп мөрөвт орсон тэгээд. Би уг нь юугаар л яасан да? Таны бичсэн захиа мөн үү? Нөгөө 14 дугаар хоролд байхад бичсэн захиа мөн байна. Би нэг дэлгүүрийн охиныг ихтэй бичүүлдэг бас нэг иймэрхүү амьдралтай юм ба. Энэ захиа яагаад надад байна гэж бодож ин та? Нэг миний гэртээ оолыгээд яасан аргаа вараад нэг бичсэн захиатай юм да. Энэ яагаад ингэтлээ их бод. Би үдцэл гэдэг юм да. Тэгээд хамгийн гол нь тэгээд тэр нэвтрүүлгээр чинь тийм байна, ийм байна. Ингэж эмчилтэй гэдэг юм. Энэ бүтгэн мэндэг тэр юугаар л байсан юм байна л да. Мөрөөдлийн нэвтрүүлгээс явж байна. За. Хамаа намбаг юм байна. Хамаа намбаг угаад. Тэгээ ярьчлаа. Уучлаарай. Санаа хүмүүстэй уулзах гэж. Хүмүүс минь мороод хүслэгийнэ төсөн. Би бүр ядраад аргавараад бүр зургатнаас хардаад бүр энэ л өн одоо орц англиар л явах нь юм уу? Бас нэлээд дутаад. Англиар явж гинэ би гэдэл битсэн байна. Юм бодож танахгүйсэн. Ер нь солиохон ер нь хилждэг. Тэр таны хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр ирсэн юм аа. Бид нэр гадаа гэрээ ачаад аваад ирсэн. Танд гэр оронтой болох гээд баярлалаа. Уучлаарай, хоцорж ирсэн дуучлаарай бид нарыг. Зүгээр. Би стенд хотлоо гэдэг юм байна да. Өвчтэй зовлон төмдөл тусалдаг л газар байсан тэгээд энэ өнгөрсөн байна да гэдэг. Энэ ч хэдэн жилийн дараа юу? 2 жилийн дараа бид нар ирж гин тань дээр. Чаа. Таны захиаг 2 жил хадгалж байгаа. За Солонгост байгаа монголчууд таныг орон гэртээ болгоход илүү цагаараа ажиллаад тэгээд өнөөдөр таныг баярлуулах га танай гэр бүлийг баярлуулах гад бид өргөө цагаан гэр гадаа аваад ирсэн. Одоо ингээ бүгдээрээ гэрээ тосч авъя дэх үү гарч. За. Дэсэд ингээ одоосоо. Одоо энэ хоёрыг амьдрахгүй яах вэ? Энэ хоёр хөтөц. Ер нь аливаа бүх зүйл тийм сэтгэлийн гэдэг үл агуу байдаг. Дээрээс нь монголчууд маань бас их сайхан нэгдэж чаддаг байхгүй. Тэгээд тэр хэдэн залуучууд те
лайв хийгээл те. Тий. Мессенжерээр холбогдоод те. Монголд байхгүй байгаа ч гэсэн тий Солонгостой хандив цуглуулсан гэр үж байгаа юм чинь бол. Тэнийг ингээл яриад нөгөө нэг жижигхэн өрөөнд 10 хэдүүлээ цугуулсан те. Тэгэл мессенжерээр холбогдож байгаа байхгүй. Тэгээд бид нар бол байгальтай шүү. Гэтэл бол бас яг хөө зүгээр энэ нэвтрүүлэгч нь бас бусдыг сайн сайхан уриалах гэдэг байгаа байхгүй. Тэгэл бас өөр бас боломжтой аж ахуйн байгууллагууд, боломжтой улсууд байгаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд бас бие биендээ тусалж явах хэрэгтэй. Тэрийг гэдэг утгаар тэрний бол одоо мундаг жишээнтэй Солонгост байгаа залуучууд байгаа. Тэн чинь өнөөдөр нэг үг хэлэхэд бас жаргасандаа бас яваагүй штэ. Бас зовсондоо бас хөдөлмөр хийхэд бол амьдрахынд бол өшөө илүү мөнгө төгрөг олоход бол бас гадаад оронд очиж ажиллана гэдэг бол бас тийм сайхан зүйл биш штэ. Тэгээ сайхан зүйл биш байгаа байхгүй юу? Гэхдээ энийг бол би ажиллаж байгаа улсуудаа бол би магтаж байна. Тэгээ ойлгож байна. Ажилуулж байгаа улс орон талаасаа яг нь магадгүй бид намайг бити устулж байгаа гэж бид бодоорой. Гэхдээ яагаад аль түмнээ тэгж явуулж байгаа юм бэ? Ажилуулж байгаа юм бэ гэдэг зүйл бас дотроо бас байдаг байна. Тэр залуучуудад бол гайхалтай байсан. Одоо тийм анхаарсан гэсэн мэт хамгийн сүүлийнх нь гэрлээ унтраагаад яваарай гэдэг тий. Тий. Тэгээд тэр дугаар бол бас хүн төрсөн дугаараа. Тэгээ олон дугаар байсан дөө тий. Бусдад гэрэг гэсэн. Их чи нэг яриан сэтгэлд үлдсэн байт юм. Цагтлчээ дуудсан. Биднийг гэр аваад хүрээд ирнэ гэж огтоосоо бодоагүй. Та нар яасан хоцорж ирд юм бэ? Тэгэхэд бүр амар хэцүү байсан шүү дээ гэж уйлж ийсэн. Гэтэл бид нар яг хэрэгтэй хүнд нь бол өгч чадсан. Гэтэ бидний яг тэр захиа утасныхаа дараах нь бас ирнэ гэж нэлийн хүлээсэн юм шиг байгаа. Тэр ярианаас сонсоод. Сайхан бүхнийг далан сэтгэлээр бас хүрээд ирсэн мартаагүй юм байна да өөр юм. Нэг ийм юм байгаа юм байна да гэдэг хүрээд. Одоо худлаа юм байна уу гэж та мартсан байсан уу? Би марсан байсан. Зүгээр суулгүй ургаш алхаа алтнаар бүгдийг хин ирж байна. Том охин ирж байгаа юм уу? Хичээлээ тараад ирж байгаа юм уу? Одоо энэ гэрийн Солонгост байгаа монголчуудаас гэр авч өгүүлж байгаа юм. Маш их баярлж байна. Тэгээ яаж нэг хоёр хүүхдтэйг нэг ор хоронтой олгоцтой яа да тэгээд үнэндээ их ядарчсан их завжсан болохоор бат хэцүү лээс. Ядарсан цагт минь их тусалсан та нарт их баярлаа. Хичнээн зүтгээд бүтээгээд дийлэхгүй юм одоо тэгээд та бүхнийхээ цагаан сэтгэлийн тусалцаагаар тэгээд боллоо. Та бүхэндээ маш их баярлаа. Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа та бүхний төлөө ажил хийсэн энэ залуучууд нэгэнд орд цуглдсан байгаа. Тэгэхээр энэ хэдтэйгээ бас холбоо бариад та гурийн баярсан сэтгэлийг бас хуваалцъя гэж бодож байна. Отгон чулуугчтэйгээ хоёр охинтой байна. Баяр хүргэж байна. Отгон чулуун байна. Та нар зүмжөр сайн бидтэй. Ажил төрөл гайгүй юу? Та хэдтэй их баярлсан шүү. Оронтой гэр оронтой болгож өгсөн цаг. За тэгээд отгон чулуугчтэй одоо эрүүлийг хадж байгаа сайхныг үчээ тэгээд Солонгост ажиллаж байгаа амьдарч байгаа одоо монголчууд маань бүгдээрээ бас ингэ сайхан сэтгэлж нэг ч гэсэн амьдралыг бас гээд сайхан болоод байгаа бид хүмүүс баяртай байна. Шинэ гэртээ орж гоё байна ахын доо. Гоё. Ахын доо тэгээд сайн хичээл номондоо сайн шамдаа сайн сурна шүү дээ. За. Одоо хүмүүсүүд айлтуудыг мэдэж байна. Усан өндөр баян өдөр Монголын маань нэг ч гэсэн айлтуудаас авч жаргал бэлгэлж байгаа бол бид бүхэн өчигөө одоо бас нэг өдрийн хөдөлмөрөөр ингээд зориулаад ингээд тийм ээ бас ингэж одоо бас баяртай байна. Монголчууд бас нутгаас гарахаараа бие биенийг их дэмждэг юм байна. Дотроо бас бие биенийг бүр их дэмжих хэрэгтэй юм байна гэдгийг бас энэ дэшинд бол хэлхийг хүсэж байна. Танайг бол тасархаа хүсэж ёо. Ингээд энэ айлтаар авч талцгаад тэрэг гэрээ авчаад явцгаа. Хүний мөрөдөл хязгааргүй юм л да тий. Тэгэхээр таны мөрөдөл нэрээ юм бэ? Үгүй тэгэл хүн болгон тэгэл мэдээж бол эрүүл сарвал байх тухай аав ээж ах дүүтэйгээ үр хүүхдтэйгээ өвчин зулангуу эрүүл сарвал илүү бүтэн амьдрах бол энэ бол хамгийн том энэ бол одоо мөрөдөл. Нэвтрүүлэг хийсний дараа нэг гоё ялгаа та. Одоо ингээл нөгөө хүний мөрөөдлийг биелүүлээл ингээл тэндээс ингээл
Яг тэр агшин мэдрэх. Тий. Тэр бол мэдээж гайхалтай байдаг. Тэгээд бүр манай гэрийнхэн бол хүлээд дээ шүү дээ. Тэгэл. Тэр нөгөө завгүй ажилтаа, янз янзын ажилтаа гэж байдаг төр засгийн зөндөл ажил байдаг. Тэгээд нэвтрүүлгийн зурагтайгаар эхлээд юу вэ л гэдэг байсан. Одоо болонгууд ерөөсөө дахиад байц. Дараа нь болонгууд нь хизээ гарах байл гэдэг болсон. Тэгээд манайх ч нэг олуулаад тэгээд бүх хүмүүс нэг эгнэн сууж гал үзэн шүү дээ. Хүлээдэг тий. Загтлахаараа л их баярлаж танай нэвтрүүлгийг бүр тесэн ядан дугаар алгасгүй хүлээж үздэг гээл. Тэгэл нэг цагтлын ард л нэг одоо гэр бүлийн амьдрал явж идэг. Тэгэл тэр амьдралын асуудлыг алин шийдэх үгээл бид нар загтал олгоноо бүр хичээнгүүлэн сэтгэл гаргаж уншдаг. Шийдэхин төлөө явдаг тий. Тий, тэгээд яг зүгээр өнөөдрийн нөгөө хийжсэн нэвтрүүлгийнхаа талаар хэрхэн хийдэг талаар ярьж байгаа энэ дугаартаа бас хэлэхэд үзэгчд маань бидэнд бол маш их олон захиа хэлдэг шүү, ирдэг шүү. Тэгээд тэр бүхнийг бол нийтлээ явдаг. Гэхдээ тэр бүхнийг бас биелүүлэх бидэнд бас боломж байдгүй гэдгийг та бүхэн бас ойлгоорой. За нөгөө талаас цаг хугацааны байдаг те. Сая нөгөө энэ жил чинь сая нөгөө манай Хинтээ аймгийн нөгөө Цэнгэлмаагийн хөлнийг одоо бид нар чинь сая нөгөө Солонгос эмчээ Солонгос эмчийн хаалгаанд оруулж гэхэл жил гарны өмнө ирсэн байхгүй. Жил гарan бид нар чинь тэр чинь дотроо бодоод яриад хөөцөлдөө зөвшөөрүүлээд мөнгө төрөх санхүүгийн шийдүүлээд холбож байгаа. Хүмүүс болохоор бичээд тэгээд нэг сарын дараа 2 сарын дараа болохгүй тэгэхээр хайждаг. Эсвэл юу гэдэг бүтэхгүй байна л гэж боддог юм шиг. Тэгээд бид нар бол захиа болгоныг хайдаггүй байхгүй. Ингээл үзээд яваалаа тий. Нэвтрүүлэг үзэл сэтгэл нь хөдөлсөн хүмүүс та нар өстой ямар буянтай юм бэ? Энэ хүнд өдөө олсон хүнд тусалсан байна гэд. Яг тэр хүмүүсээс үзэгчдээс урмын үг сонсох бас хамгийн их сайхан байдаг шүү дээ. Ер нь бол тэгээд тэр хүний сэтгэлийг хөдөлгөж чадж яана гэдэг маань бол тэр хүмүүсийг хөглөж байгаа байхгүй. Дараагийнх нь ийм сайхан зүйлд буюу бас бусдтайгаа бас боломж олгоод бусдыгаа бас одоо юу гэдэг нь те дэмжиж туслах тэр их сэтгэлийг тэнд нь би төрүүлж яана гэж ойлгодог байхгүй. Хөдлөөд хөглөгдөн. Би бол тэгж л боддог. Нэвтрүүлгийн энэ төрөйд өндөрлөгөө. Тэгээд бид яриг бол бид ч одоо 700 гаруй дугаар байна те. Маш олон зүйл байна шүү дээ тий. 13 жилийн ажил байна. Тэгээ өнөөдөр ингээд бодоод эргээд бодс хүн чинь бас юм амархан мартчихдээ юм байна шүү дээ. Тэгээд өөрөө чи хэлээд тийм ээ хэдүүлээ ер нь хийсэн зүйлүүдээс эргээд нэг одоо үзэгчтэй бас үзүүлээ гэсэн чинь бас олон зүйлэл бодогч байна. Энд чи одоо зүгээр сая ярьж амжсангүй л да нөгөө энч болох, совилагч болох хүс мөрөөдөлтэйгээр бид чинь олон хүүхдийг эмч болголоо, совилагч болголоо, сургуульд оруулаа. Өнөөдөр ч нөгөө нэг энэ нөгөө онц байдал COVID-19 гэхэд нөгөө сургуульд орсон хүүхдүүд маань хөдөө орон нутагт ингээд үүргээ гүйцэтгэхэд явж байгаа гэдэргээл ингээд бодохоор бол бас ярих зүйлүүд бол олон л байна шүү дээ, тий. За, өндөрлөх үү? За, өндөрлөе. За зөвштэй энэ удаагийн дугаарыг энэ түрээд өндөрлөө. Ирэх 7 хоногт хинийнхэн хүсэл мөрөөдөл биелэх баярт мөчөд эргээд орно. Түр баяртай. Мөрөөдөл биелдэг зүрхээ итгэлээр дүүрэг зүгээр суулгүй урагш алхаад алтан нар бүгдийг эдэг сайхан бүхнийг далан санаа сэтгэлэн өдрөг байлгаарай халуун зүрхээ мөрөөдлөөр дүүргээд хамтдаа бүхнийг бүтээн гэж итгээрэй хүний хорвоо дэндүүжин харвай замаар урагш алхаад хүсэл мөрөөдөл биелэх ёроолтой хүний хорвоо дэндүүжин дэлгээр харвай замаар урагш алхаад хүсэл мөрөөдөл биелэх ёроолтой сайхан бүхнийг далан санаа сэтгэлэн өдрөг байлгаарай халуун зүрхээ мөрөөдлөөр дүүргээд хамтдаа бүхнийг бүтээн гэж итгээрэй хүмүүс минь мөрөөд хүслэгийг